Чи яг одоо энэ видеог YouTube платформоос үзэж байгаа. Интернетээс хүснээ хайж хэрэглэж нь хангалттай мэт санагдаж байж мэднэ. Wikipedia, YouTube, Google, Facebook гэдэг энэ бүхэн бол интернет ертөнцийн 4% нь л юм. Харин үлдсэн 96% нь бидний нүднээс далд хаа нэгтээ оршил өгдөг. Хүмүүс үүнийг Deep Web гэж нэрлэдэг. Харин үлдсэн 6% нь бол хүмүүсийн уулаар сүрлэл хамгийн доор орших Dark Web юм. Хүн төлөвтний байж болох бүхий л хар зүйлс, бузар хүсэл, санаанд ч буухгүй гэмт хэрэг гэдэг бүгдлийн байдаг. Dark Web гэж юу болох талаар ерөнхийдөө та нартай хүргэх болно. Subscribe болон лайк дарахаа мартчихвда. Нүгэл штэ тийм ээ. За тэгэхээр Dark Web бол зүгээр л нэг вебсайт биш. Энэ бол бүрэн тусдаа ертөнц юм. Харин дотор нь юу зардаг, юугаар арилжаа хийдэг, тэр дотор юу байдгийг бичлэгний дунд хэсэгт оруулъя. Dark Web-д нэвтрэхийн тулд Tor гэх нэртэй браузер ашигладаг. Энэ нь жирийн бидний ашигладаг браузер Safari, Firefox-оос юугаараа ялгаатай вэ? Tor бол хэрэглэгчийн IP хаягийг нууцлж хин гэдгийг мэддэхгүй болгож өгдөг. Tor-д орсон хүмүүс ердийн .com, .net биш харин .onion гэсэн доментэй нууцлах сайтууд руу нэвтэрдэг байна. Эдгээр сайтуудад зөвхөн Tor браузерт нэгддэг бөгөөд Google хайлтад хизээж илэрдэггүй. Dark Web дээр юу байдаг вэ гэж юм? Ихэнхдээ зэвсгийн 8, хар тамхи, хүний 8, Red Room буюу амьд аллагын бичлэгүүд, хакерын үйлчилгээ, хүүхдийн хүчирхийллийн контент, цус согчдын форум, бүр сүнстэй харьцах хараалын ном хүртэл зараад явж идэг сайтууд ч бий. Мэдээж ямар нэг хуйлд зөрчигч, эсвэл зөөрхтэй нэгэн эсвэл усан тэнгүүдлийн веб руу ордог. Үүний хариулт нь машингийн ердөө сонирвчсан. Харин ингэснийхээ төлөө ямар нэг том золиос төлж болох талаар хинж боддоггүй. Та жишээ нь ямар нэг хүнийг алуулахаар хөлсний алуурчтай холбогдох гэж тийшээ нэвтэрсэн гэж бодъё. Тэнд бүх төрлийн алуурчид янз бүрийн үнийн тарифтай мөн яаж алах сонголтоор бий. Тэд танаас алуулах хүний зураг, байршил, хийдэг зуршлууд гэдэг хэрэгтэй мэдээллийг авах болно. Захиалга хийгээд үнийн дүн бусад зүйлсийг төгссөний дараа төлбөрөө криптовалют буюу ихэнхдээ биткойноор төлбөрөөдөлдөг. Гэхдээ энэ яг бодсон шиг биш. Anonymous буюу хинийхээ мэдээллийг мэдэхгүй харахч боломжгүй учраас аллах захиалах тохиолдлын 90% нь залилан буюу скандалаад л өнгөрдөг. Тийм учраас зарим усан тэнгүүдэд Dark Web руу ордог гэж хэлж байгаа юм шүү дээ. Харин зэвсгийн 8 болон хар тамхи, хориотой бодисуудтай холбоотой вебсайтууд арай өөр. Хэдий бас скамуудад тэнд байгаа ч гэсэн дийлэнх тохиолдолд захиалаад яг өгсөн хаягийн чин дагуу хүргэж ирдэг нь жаахан аимшигтай. Хүргэлтэн хүртэл нэлийн зохион байгуулалттай. Яаж яваад тэр байршилд утсан бэ гэмээр сүнс жүтгэр авчирсан юм шиг маш зохион байгуулалтаагаар тээвэрлэдэг. Ирсэн бараанч сонинж ихтэй боосон тоглоомны хайрцагт хийгээд эсвэл номны завсаар тавьчулж хүргэлтийн хоол хэлбэрээр оруулаад ч ирж болдог. Эдгээр зүйлс баригдахгүй байгаа шалтгаан мэдээж крипто арилжаа буюу биткойноор худалдан авалт хийж байгаатай л холбоотой. Хамгийн сонин нь Dark Web доторх сайтууд нь бүр хоорондоо үнэлгээтэйгээ дууддаг. Аль нь илүү найдвартай, сайн бараатайгаараа ялгардаг. Энэ мэдчлэн эрүүл нийгмээс сондгоо айцтай зүйл олон бий. Харин бас нэг аимшигтай зүйл гэвэл Red Room буюу хүнийг андаар нь танилж байгаа дүр зургийг лайвддаг гэж байгаа. Ерөнхийдөө бол хүнийг хэрхэн танилж байгаагаа шууд дамжуулалтаар гаргаад л мөнгө олж өгнө гэсэн үг. Авс болоогүй. Хажуугаар нь яг тэр видеоныхын доор гарын хугал, нүдийн нух, хурууг нь тайр гэх мэтчлэн комент өчч нэмэлтээр төлбөр төлж байгаа хүмүүс бидний донд амьдардаг гэхээр бүр л бие юу гүцмээр. Red Room-ыг заримдаа үхлийн шоу гэж нэрлэх нь ч бий. Тухайн бичлэгийг үзсэн, баригдсан гэрчүүдийн мэдүүлэхэд тухайн хүмүүсийн ярьснаар нэгэн залууг харанхуй өрөөнд гарын арт нь хүлж нүдийн боогот камерын урд тулган суулгасан байв. Шууд дамжуулалт 24/7-оор үргэлжилсэн бөгөөд үзэгчид криптовалютаар санал өгч дараагийн тарчлаа гарах хэмжээг шийддэг байв. Тэдний зарим нэг арга барилуудыг дурдвуулаад чихэнд нь олон цагаар электрик хөгжим сонсгож онтолохгүй хэдэн өдөр болгосны дараагаар тасралтгүй янз бүрийн туяагаар шарж байж болох бүхий л хэрэгслийг үйлдэж байв. Тухайн шууд дамжуулалтын сүүлийн шөнө камерын өмнө масктай нэгэн ир гарч ирэн хохирогчдэр бензин асгаж залууг андаар нь шатааж үйг харвалсан байдаг. Тухайн хэсэг нь богино хугацаанд Darknet хакерын форум дээр тавигдсан гэж үздэг.
Бичлэг 10 минутын дотор устсан бөгөөд үзэж байсан хүмүүсийн зарим нь скриншот болон торрент хэлбэрээр хадгалсан гэхээр одоо хүртэл байсаар байдаг. Мөрдөн шалах ажиллагаа хийсэн ч хохирогчийн хэн болох ардны хэн байсан эсхийг олж тогтоож чадаагүй хэвээр байгаа. Retro-ийн талаар нэг иймэрхүү байна. Харин dark web руу тоор ашиглан нэвтэрч болно гэж хэлж байсан да. Гэхдээ чи мэдэхгүй сайт руу орж тэр үеийн бодит бичлэг эсвэл FBI мөрдөж байгаа серверт орчвол чи өөрөө гинт хэрэгтэн болж үлдэх болно. Зарим сайтууд хакеруудын тавьсан trap буюу орхи байдаг. IP хаяг камерыг чинь идэвхжүүлдэг. Тэгэхээр чи ороод гарлаа гэж бодож байна. Тэд чамайг ажиглаж байгаа ч гэж мэднэ. Үүнтэй холбоотойгоор иргэдэг янз бүрийн хүмүүст хувийн мэдээлэл бүү солилцсон боломж бүү олго гэж уриалдаг. Мэдээж таныг хохирч болохгүй тулд тэр юм шүү дээ. Dark web бол зүгээр л нэг интернетийн сүдэр биш. Энэ бол хүн төрөлхтний хамгийн харгас, хамгийн аимшигтай бодол, хүсэл шуналлын тол юм. Магадгүй яг энэ мөчтөд dark web дээр хин нэгний амьдралыг худалдаж, эсвэл бүх банкны мэдээллийг хин нэгнээр олж, бас нэг бүлэг гаж нөхдүүд дараагийн хорхожоож хайлгаж өгч магадгүй. Үлдсэн амьдралаа нарсан дөнгөрөх бодол үйл байгаа бол dark web-ээр оролцсны хэрэггүй л болов. Мөрөөр уртхаа игээд амьдрах тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Тийм биз? Тийшээ тэгэл нэг дурн хөрсөн нөхөр ороод байхгүй шүү дээ. Виртуал замын түнэл гэж нэрлэгдэх network ашиглаж хэрэглэгчид нь тодорхой сүлжээний хяналттай randomized network-ыг ашиглан дамждаг. Тийм учраас захын нэг баачгаа ордог сайт биш юм шүү дээ. За энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.